Энэ яагаад ч юм сосиск шиг амтагдаад их юм. Гэтэ нэг сонио хүний бөөлцөөр ийцэн шиг ямар муухай юм бэ? За сайн байцгаана уу? Нартай ч юм уу, сартай ч юм уу өдөр намайг үзэх гээд ороод ирвүү да. За энэ удаагийн бичлэгэндээ тавтаа морилцгоо. За тэгэхээр энэ удаагийн бичлэг. Би яг 7 хоног болгоны 5 дахь өдөр бичлэг оруулахыг амар хичээдэг байхгүй. 7 хоногт ядаж нэг бичлэг оруулахыг тэр өдөр маань 5 дахь өдөр байлгахыг би гिचээдийн заяа гिचээдээ. Тэгээ энэ 7 хоногийн маань 5 дахь өдөр айгүй спешиал өдөр таарчлаа. Спешиал өдөр юу вэ гэхээр 2 сарын 14 буюу хосуудын ингээд арман чиглдэг баярын өдөр штэ. За тэгэхээр энэ удаагийн бичлэгийг бүгдээрээ Валентины баярт зориулж янз янзын олон төрлийн шоколадууд идэх болно. Тэрэн донд маш гой шоколад байж магадгүй, хогийн шоколадч байж магадгүй. За тэгээ бүгдээрээ харцгаая. Хөөе, төр байж байгаа өмнөх бичлэгэндээ би 2 сарын 15-нд эхлэх Солонгос хэлний анхан шатны сургалтандаа эсэл тавж ингээ хийсэндээ тэр сургалт мургалт ч айл хийдийн дүүрсэн заяа чи хоцорцсон гэсэн үг. Тийм болохоор өнөөдрөөс эхлээд 3 сарын 1-нд эхлэх ангийн маань эсэлт явагдаж эхэлж байна. Тийм болохоор миний 3 сарын 1-нд эхлэх Солонгос хэлний анхан шатны сургалтанд бүртгүүлэхийг хүсэж байгаа юм бол энд гарч байгаа миний Instagram хаяглал холбогдоод илэрэнгүй мэдээлэл аваарай. Солонгос хэлийг анхан шатнаас нь үсгээс нь надтай хамт сурахыг хүсэх юм бол амжилт бүртгүүлээрэй. Баярлалаа баяр та. За тэгэхээр би юм тор дүүрэн юм авсан байгаа. Ойролцоогоор баг нэг 23, 4, 5, 6, 7, 8 шоколад байгаа байх гэж би бодож ин заяа. За хамгийн түрүүнд нэг 0-ын цас гарч иж байна. Энэ 0-ын цас бол бидний бичлэгэнд ямар ч хамаагүй заяа. Энийг би зүгээр бүксээ арчих гэж авсан юм. За хамгийн түрүүнд болохоор надад ийм шоколад гарч ирлээ. Дотроо бүр 4 ширхэгтэй юм байна. Амар олон юм байна. За олон шоколад байгаа болохоор бүгдээрээ айгүй хурдан ламсаад явах хэрэгтэй заяа. Шинэ юмны өнөр үнэртэж байна. Ямар сонин батгатай юм шиг шоколаднууд вэ? Энэ хараа. Цагаан батга гарсан юм шиг. Одоо би ингэж хэлцээ яаж иднэ? Улгаач юм аа. Йоо, энэ ардлан гэхдээ айгүй бие арзаалгадах юм. Та нарын биеийг арзаалахгүй байна уу? Энэ арай л бэржгэр үү? Улгаач юм аа. Уртлаасаа бол нэг юм байна. За бүгдээр амсч үзье. Энэ яг KitKat шиг амттай байна. KitKat. My God, энэ KitKat байна. Энэ биржсэн юмнууд нь болохоор KitKat-ын дотор бичэн байдаг шүү дээ. Тэмдэг өстэй. Гадна талын шоколад нь KitKat-ын шоколад шиг. За тийм бол энэ надад таалагдлаа. 10-аас 10 оноо. Энэ үзэмжин жоохон муухай юм байна. 10-аас 8. Уулгалаа. За дараачийн амттан болохоор энэ байна. Энэ болохоор гүзээлцгэнтэй. Гүзээлцгэн йогуртны амттай гэж юм. Вау. Йогуртанд бол амар туртай шүү. Ямар ч үнэр алах уу? За энаар ийм гарч ирлээ. Амсаа. Вау. Та нар зөв арцны ундаа мэдхүү. Энийг дотор нь байгаа энэ ягаан өнгөтэй юм. Яг зөв арцны ундаа шиг амттай. Бүр яг зөв арцны ундаа. Бүр ягаас яг зөв арцны ундаа. Ямар гоё юм бэ? Энд ярилтгүй. Шууд 10-аас 10 оноо. My God. Гадаад үзэмж гэсэн царайлаг юм байна. Айгуу гоё. 10-аас 10. За тэгэхээр дараачийн хаалга тогшсон уу сая? Ямар хөөрхөн юм бэ, баярлаа. Надад Валентины баярын бэлэг өглөө. Хөөх, ямар гоё юм бэ? Гэл авдаг бол гоё тийм ээ. Даанч энэ Валентины баяраар би өөртөө авсан бэлэг байгаа. Дэдгүүр дотор явж исэн тийм Валентины баярын хөөрхөн бицэн амттангууд гарсан байсан байхгүй юу? Тэгэхээр би тэгээд Валентины баярын бичлэг хийж байгаа юм чинь зориулаадаас эднийг ингээд авчий гэж бодоод би авсан. Сав баглгаа бодлон зүгээр амар хөөрхөн байгаа сте бүр зүгээр амар хөөрхөн. Ялангуяа энэ бүр амар хөөрхөн заяа. Та нар юу гэж бодож чинь? Зүгээр хайрцаг гэж бодож чинь. Үгүй заяа. Чиндам нара. Ямар хөөрхөн юм бэ? Ийм хөөрхөн тагжаахан Харибо байдсан биш. Ийм Харибо хаан зард юм болоо ямар гоё юм бэ? Oh my God, дараачийн шоколад бүр амар хөөрхөн бай. Энэ хараа, энэ хар. Энэ чи юу вэ? Hello Kitty гэдэг нэг арслантай цуг байна заяа. Арслан нь юу вэ? Энэ өөр куклтэй юм уу? Бариул нь ямар хөөрхөн юм бэ нараа? За бүгдээрээ хоёулангаас нь амсч үзье. Эмэгтэй нь бол сүүн шоколад. Энэ хоёрыг хоёулангийн сүүн шоколадаар хийсэн юм шиг байна. Би өөр нэг тийм сүүн шоколадын дуртай. Яагаад вэ гэх юм бол гой зөөлөн нэг бэлуураад байдгүй гэж би бол боддtiin заяа. Энэ хоёр бол дажгүй амттай гадаад үзэмжин ч гэсэн айгүй игдүүтэй байлаа. Тийм болохоор би энэ хоёрт 10-аас 10 оноо өглөө. За дараачийн шоколад болохоор надад амар сонир санагдсан байхгүй яасан бэ гэхээр яг нэг юм нийслэл салаат чиг харагдаад байгаа байхгүй. Одоо хараа л та. Одоо энэ цагаан шоколадыг хар заяа. Бүр надад яг нийслэл салаат чиг харагдаад байсан болохоор авсан. Сонирхолтой юм болов уу гэ. Ямар сони муу талах үнэртэж чинь энэ шоколаднаас бүр яг барьсан талах үнэртэж чинь. Ямар сони юм бэ? Талхаар шоколад ингэж баймааргүй ямарч үзээ өнгө мөнгөн ч гэсэн айгүй сонирн байгаа сте тий. Муутцсан юм шиг.
Энэ яагаад ч юм сосиск шиг амтагдаад ах юм. Анхны амтлагаар бас сосиск заяо. Тэгээд ингээд амтлаад авах юм бол шоколадчиг, цагаан шоколадчиг. Ингээ муухайч биш гоёч биш. Гэтэ нэг сонио хүний бөөлцөөр эзэн шиг ямар муухай юм бэ? 10-5 оноо. За дараагийн бид бүхэнд байгаа шоколад болохоор дубаа шоколад заяа. Намайг дубаа шоколад хийж байгаа бичлэг зөндөө хийгээрэй гэд хүүхдүүд зөндөө их комент бичээд байсан л да. Ямар ч байсан надаар хийлгмээр ах юм бол та бүхэн комент бичээрэй. Одооноос энэ комментэн дээр хамгийн их лайк авсан бичлэгүүдийг хийдэг болъё гэж би бодож байна заяа. За ингэж харагдаж байна. Мэн дубаа шоколад жоохон спиртний агуулмжтай юугүй юу? Жоохон дарстаа нобор идэж штэ, жоохон тиймэрхүү амттай мó. Эндэгтэй архины агуулмж нэрээ ороогүй тий, жоохон арх амтагдаад байна энэс. Нэг гойч биш, муухайч биш. Тэгэхээр би энэ дарваас 8 оноо өглөө. 8 бишээ 5 оноо өглөө. 50-тай F гэсэн үг. Үүний дараагаар бидэнд Ганна байна. За Ганна манай Солонгосын чихэр гэж би бол ойлгосон. Солонгос брендийн чихэр. Хамгийн ихэнд ийдсэн шоколадтай ер нь төстэй харагдаж байна. Намсч үзье. Би аваад усуучаад ирье. Шоколаданда пологдоод амтын ялхаа болчлоо. 2000 years later. За энэ бол зүгээр шоколад л байна. Зүгээр л байдаг л нэг шоколад. 10-аас 3 оноо. Дараагийн шоколад бүр амар хөөрхөн зайнараа. Энэ яадаг вэ гэх юм бол халбаг. Энэ та нар зүгээр халбаг гэж харж байна. Үгүй. Халбагны хэлбэртэй шоколад. Ямар инээдтэй юм бэ хоол идчихмээр. Энэ яаж юм халбагны хэлбэртэй шоколад хийдэм бол би ч гэсэн хиймээр байна. Энэ бас зүгээр гоё сүн шоколад байна. Ам цааны хувьд шинэлэг юм байхгүй. Гадаад үзмжийг хараад 10-аас 8 оноо өгч. За үүний дараагаар бидэнд ийм том бүдүүн самартай шоколад байна. Oh my god. Энэ хар. Вау. Вау, энийг жинхэнэ самартай шоколад гин бах та. Вау, энэ харалтаа ямар том бүдүүн гоё том самар вэ. Энийг зүүрлэх юм бол бид бүхний мэдэх блог гэх шоколад өгдөн штэ. Тэрнтэй өөр нэлээ ойролцоо амттай. Энэ бол гоё юм байна. 10-аас 8 оноо. За дараагийнх нь энэ шоколад заяо. Ямар сонин шоколаднууд вэ? Би анх удаа ийм харж байна. Энэ хараа. Уй. Лимон амтагдаж байна. Шоколадны амт бараг байхгүй. Нэлээд лимоны амтанд давмгаасан. Итгэж ч гэсэн ямар урамтай юм бэ ингэж жижиглээ хийсэн болохоор энэ өстө гоё юм байна. Надад маш их таадаглаа. Энд бүгдээрээ 10-аас 9 оноо өгцгөөе. Эртээ A гэсэн. Вау чи A явлаа штэ. За дараачих нь болохоор саяны шоколадны юм хар өнгөтэй хувилбар энэ байна. Шууд идэх хүсэл чинь төрөхгүй байна энэ араа. Вау. Вау энэ хар шоколадны илүү гоё амттай байна. 10-аас 8 оноо. 8 оноо. Найтаа би. Hello Kitty-тэй шоколад. Oh my god. Амсч үзье. Маш гоё. Энэс блүүбери амтагдж байна. 10-аас 9 эртээ. За дараагийн шоколад болохоор ийм айгу гозон. Нилээ өндөр гозон шоколад байна. Би нэг TikTok дээрээс харж ирсэн юм байна. Энийг шууд ингэж хугалж иддэг юм байлээ. Ингэж хугалдаг гэсэн. Ингэж нөгөө тал руу дарж. За мэдгүй сүүлдээ ам маань мэдээгээ алдаад шиг байна. Ямар ч ам таалгаа зүгээр шоколад л амтагдаж байна энэс бол. За бидэнд одоо яг хоёр шоколад үлдлээ. За цэнхрээс нь болохоор цэнхэр өнгөтэй, хараас нь болохоор шар өнгөний шоколад гарч ирж байна. За бүгдээрээ амсцгаая. Би одоо ингээ илүү алгуулчт юм болов. Хар нь бол надад шоколад чиг л амтагдаж байна. Энэ цэнхэр өнгөтэй Орео шиг амттай байна. Орео шиг. Цэнхэрд нь 10-аас 8 оноо 80-таа би, хард нь болохоор 10-аас 5 оноо 50-таа F. Ийм их амттай идчихэж яагаад зовоод байгаа юм болов? Гэтэ шоколад хитрхи хийдүүл өстө муухай идэм байна. Ад чиг ийм их шоколад идэж үзсэн хүн байна уу? Би эсвэл ганцаараа л ингээ маяглаад байгаа юм бол ямар сайн амар муухай хэцүү байд юм байна. Пологдоо тэгээ бүр сүүлийн идэг бол амар зовж идлээ. Үнэ л хэлээ. За ямар ч байсан бичлэг маань ингээд энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн бичлэгэн дээр болохоор би олон төрлийн чипс идэ гэж бодсон байхгүй. Чипсэнд бол би ч амар нугасгүй төрлийн хүн байхгүй. Тийм болохоорс гоё олон төрлийн ингээд чипс ингээд урдаа оволж аваад идвэл би гоё юм болов гэж бодсон. Тэг ямар ч байсан та бүхэн ч гэсэн надаар бичлэг хийх ямар нэг санаа оноо байх юм бол комент хэсэгт бичээрэй. Тэгээ та нар бусдынхаа бичсэн комментиг хараад чамд таалагдах юм бол бас лайк дараарай. Хамгийн их лайк авсан комментиг дараагийнхаа бичлэгээр би хийгээд явах болно. За тэгээ бичлэгийн маань энэ хүртэл үзсэнд баярлалаа. Миний Валентины баярын спешиал
блог буюу бичлэгийг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ энэ хүрээд бичлэг маань ингээ өндөрлөж байна. Концерт туслаа, конец фильма бай. Тэгээд бас өмнөх бичлэгийн маань комментэн дээр намайг нөгөө нэг яаруул дааруул хөлтөн гэдгээ хэлээд өгөөч гэдээ бас нилээд тийм комментод харагдсан. Тийм болохоор би та бүхэнд зориулж хэлэх гэж байна. Ямар тэнийг юм бэ? За тэгэхээр хүмүүс минь яаруул дааруул хөлтөн хөлдүүл өхөн хогч нь бичлэг жихнээсээ дуслаа. Баярлалаа баяртай.